Монгол тулгтны нэгэн эрхэм нэвтрүүлгийг хуучин оноо үдэж, шинэ оноо ухтах энэ цаг мөчид нэвтрүүлгийнхээ зочин хойморт суу зайлт төгс нэгэн эрийг өрссөн. Бид урд нь энэ нэвтрүүлгээр туулсан зам мөрн Монголын багхал болсон эрхэм зочдыг урддаг болсон бол энэ удаад авилгачдын загалмайлсан эцэг болсон хүрлхүүгээр нь чин сэтгэлээсээ хүүрнэж хөөрөлдөх гэж суун. Хүмүүс таныг нэртэй авилгалчдын эцэг гэж ярих юм. Тэр нь чи юу юм бэ? Тэгэхээр яг ямар хүнийг авилгалч хүн гэдэг юм бэ? Гэхдээ би бол хүний ажлыг бүтээгээд өгчтэй. Тэгэл хүмүүсд ажлыг бүтээгээд өгснөд төлөө баярлсан сэтгэлээ илэрхийлэл гар цайлгадаг байхгүй юу? Та нар бодолтой бүр одоо эрт дээр үеэс монголчууд чинь ажлаа бүтээж өгсөний төлөө бие биенийхээ гарыг цайлгадаг байсан сайхан уламжлалтай тийм ёс заншилтай ёс чудагтай ард хүмүүс шүү дээ. Уг нь цагаан жанжинд барихаар амлсан юмсан. Баатарванд барьчихвал яадаг бол айлынд нөхөл ашигтай болоо. Тэр орон нутаггүй таны үлчиндээ өгснөөс сайд Баатарван таны амгалан айлтгая. Таны бие лагшин тунгалаг морилж явна уу? Би бол луугны өчүүхэн бол итгэлт гихч хүн. Их он таныг манай энд морилж явна гэж сонсоод өөрийн буурай хөрөнгнөөс ахт морь 10, амбан шар 10-ыг их зэрэгт нэмэр ханд болгон барьж байна. За. God тэр байтугай 800-ны тэртээ хүмүүс бие биендээ булган даха үйлчж явуулсаад ажиллаа бүтээж биш түүх биш шүү дээ. Нэрэл тийм. Энийг ярихгүй хэрнээ одоо амьд мэнд байгаа намайг авилгачийн эдрийг нэрлэхээр бас нэг муу дайрч давшлаад байх шинжтэй. Тий. Ичгэрхт. Ганц авилгалчин руу дайрахаас ичгэрхтэй шүү дээ. Өнөөдөр Монголд олон авилгалчин байна. Тийм зэрэгтэй юм бол бүгдээр нь рүү дайрах хэрэгтэй байхгүй? Ичиж амтрах хэрэгтэй шүү дээ. Өвчтөө яг ингэ нэвтрүүлэг ихлээр хүн ингэ өөрийгөө хайчдаг байхгүй юу? Гэхдээ та ингэ яг нэвтрүүлэг ихлэхээр харин бие бариад тах юм. Тийм үгүй энэ авилгалыг ярихад бас хэцүү байхгүй юу? Аль өнцгөөс нь ярих юм гэж амар ухаан шаардж байгаа байхгүй юу? Авилгал авахаас хэцүү юм биш үү? Бид хин нэгнийг буруутгах гэж энэ асуултыг асуугаагүй л дээ. Та зүгээр ойлгоорой. Монголын нийгэмд авилгал гэдэг зүйлийг бий болгоход маш их үүрэг гүйцэтгэсэн хүн гэвэл таныг гэж үздэг. Тэр нь чи юу юм бэ? Хүн төрөлтөөл авилгалч болно гэж төрдүүн лавтай штэ. Тэгэхээр энэ авилгал гэдэг зүйлийг та анх хэдийд яаж мэдэрсэн юм бэ? За олон жилийн өмнө юм да. 10 жил байсан. Манай сургууль Журлангийн хар гэж очтой нэг авгаа байсан. За л тэр авгаач одоо нойлоо нэг цэвэрлжүүл онгойлгоч гэж байхгүй шүү дээ. Тэр чи одоо яагаад нойлоо онгоолгож өгдөг вэ? Уу яах юу аах нөгөө хүүхдүүд цэвэрлсэн нойлыг ороод мухуулах чинь гэдэг тэгж байхгүй юу? Тэгсний өдөр балард юм аа. Миний гэдэсгүүлээд. За тэгэл ихчдэр очивол нойлоо онгоолгоод өгөөч гэсэн зангүй шүү. За яаж дээ гэж гинт нэг мэрэгэн арга төрдөг. Ээжийн завсарлагаанаар эдгээр их 24 чихрийг ихчд өгөө та нойлоо онгоолгооч гэсэн онгоолгоч шүү. Ваа. Эндээс миний анхны торгон мэдрэмж төрсөн. Ямар ч хүнд юм өгөхөд дургуутдаггүй юм байна гэдгийг би тэгэхэд анх ойлгосон баггүй юу? Урлагийн хүнд онгод орно гэж байдаг. Тэгвэл авилгалаа өгч авалцахад онгод орох тохиолдол байдаг юм болов уу? За та ер нь энэ сэдв бол бас их хүн сэдв шүү дээ. Ер нь нэг тийм нэг хэр баргийн хүний ээж ажил биш. Одоо хүнтэй харьцсан. Нарийн маш том ухаан шүү дээ. Одоо хүнтэй яаж харьцах вэ? Эмэгтэй хүн бол яах вэ? Эрэгтэй хүн бол яах вэ? За эмэгтэй хүн дундаа 40-тэй, 42-тэй, за 20-тэй, 60-тай. Одоо 60-тай эмэгтэй дундаа хөдөөнийх үү, хотынх үү? За хөдөөнийх байлаа гэж аймгийн дөвийнх үү, сумын дөвийнх үү? За тэгэл тэдний ч одоо ээж аав нь юу их үү, аавынх нь аав юу хийж байсан? Эдний удам бүх байна уу? Одоо янз бүр бүх судалгааг бол нарийн мэдэх хэрэгтэй байхгүй юу? Нарийн штэ эн чинь. Би бол ухааны бол ер нь олохгүй юм байна. Олохгүй. Монгол тулгтны нэгэн эрхэм. Тэр цагаас хойш та тэр ихчэд одоо 0 орохдоо чихэр өгч аргалдаг болсон. Тэр өдрөөс ч хойш 0 бол миний хувьд нээлттэй болсон шүү дээ. Тэр үтгийн хэлбэр одоо өөртөө нэг чихэртэй болно.
Юу гэсэн үг вэ? Яах вэ? Одоо нойлд орох гэж байгаа хүүхдүүдийг жагсааж байгаа бол хоёр чихэр аваад нэг ч нөгөөл нөгөөх нь өөртөө авчих шүү дээ. Бас. Энэ бол тусанд нь боцолж исэн сэрэл мутарт нь чихэр болон хуурч байгаа төрмөл арга шүү. Та авилгал гэдэг нэр томьёог мэрэгжил болтлон зүтгэсэн хүн. Мөнгөнд дургүй хэн байх вэ гэж олон хүмүүс ярьдаг, бас бичдэг. Энэ олон жилийн хугацаанд таныг авилгалаа өгч авалцж явах үед таны аргад чинь ороогүй. Өөрөөр хэлбэл мөнгнөөс татгалзаж исэн хүн байсан уу? Байсан. Гэхдээ нэг тийм зөрүүд нөхөр таарч байсан надад. Ямар? Би тэр нөхөр төлөхгүй юу? За миний ажил энэ ажлыг бүтээгээд өгчхөө. Энэ ажлыг бүтээгээд өгчих юм бол би чамд 3 өрөө байр 5-ыг ойлгосноо? 5-ыг гарчих хэмжээний мөнгө өгье гэж амласан байхгүй юу? Хүүх яас их мөнгө өгч. Би тэгсэн нөгөө гажиг нөхөр чи зүрдгийг. За, Гэхдээ би зөвшөөрүүлсэн. яаж зөвшөөрүүлсэн? Гэхдээ ингэсэн байгууллагын дарагтай нэрэ бүх ажилчдын эмнэлгийн үзлэгт хамруулад. Нөгөө нэг зөрөөд байсан нөхрөөс чинь сэтгцэн өвчтэй гэсэн онош гаргуулад авчиж байгаа юм чинь. Тэгээд эцэст яасан тэр хүн сэтгцэн өвчтэй хүн чинь төрийн албан тушаалд ажиллаж болохгүй. Тэгэл нөгөө нэг зөрүүд нөхөр чинь байрчгүй, мөнгөчгүй, ажилчгүй л үлдсэн байхгүй юу? Хаяа нэг ийм гажиг гарав таарна шүү дээ. Гэтэ зохицуулнаа. Өөрөө ер нь хэр нээлттэй юм бэ? Датгшгаа ер нь чимээлдэг үү? Үгүй ээ, би ер нь их нээлттэй хүн. Одоо нээлттэй л байхгүй ажил явахгүй шүү дээ, тийм биз дээ. Энэ бол зүгээр миний машины цуглуулганы зүгээр нэгэх хэсэг. Би ч бэмбэ сонирхдаг байхгүй юу? Яагаад заавалчгүй бэмбэг? Яг бэмбэ чи хурд хүчний гайхам шиг сонирхолтой шүү дээ. Тэгэл та одоо амралтынхаа өдрөдөр энийгээ солиод унаад авах уу те? Үгүй би чи машин унж чаддгүй шүү дээ, айгаад байт. Юу гэсэн тэгээ яа тийм тэр? Яг ер нь нүдний байсгалаа шүү дээ. Ингээл орж ирээд нэг үе ингээл хараал байж ах чинь их ажтайхан байхгүй юу? Яг ингээл он хууч ирэхлээр хүнд өгчтiin дөө иршигтэй яг энэ машин жишээ яриад яг ер нь бол амьдрал гоё шүү дээ. Одоо энэс өөр зөндөө ярих юм байна шүү дээ. Биш нин үгүй хэлэхэд амтуунд бити яриараа. Зүгээр надад бол мөнгө байна. Боловсрал байдгүй. За тэр яг. Тааштай санах хүн шүү. За амьдрал бол гоё шүү дээ. Ингийн. Хөөд ийшээ өөр би чамд одоо тракторын цуглуулга үзүүлээ заа. За. Аль болох олон хүмүүстэй нээлттэй харьцах шаардлагатай байдаг. Тэгээд одоо байнгын нэмсгэлтэй. Одоо жишээлбэл хүнтэй ярихад яриаг нь ойлгоогүй байсан ч ойлгосон юм шиг инээгээ суугаад байгаа хэрэгтэй. За одоо дургүй хуржсэн ч гэсэн утга магт. Ойлгосноо? Магт. Энэ чихийг авилгач хүний зан чанар баримтлах гол шугам шүү дээ. Миний бодлоор их олон хүнд аз жаргал бэлгэлдэг энэ шинэ жилийн баяр бол хамгийн сайхан баяр гэж би боддгийг. Олон ч хүн бас тэгж боддог байх гэж бодож байна. Тэгэхээр та энэ шинэ жилийн баярыг ер нь хэрхэн яаж тэмдэглэж өнгөрүүлдэг юм бэ? Тэмдэглэнэ. Ер нь ингээд манай авилгачдын холбооны шинэ жил чинь нөгөөдөр байхгүй юу? Бид нар бол одоо харилцагчтай бүгдийг өртсөн байгаа. Одоо манай гол харилцагчид маань байдаг шүү дээ. Ер нь манай холбооныхоо 2017 онд үйл ажиллагаагаа өшөө их чигдрүүлж, өшөө их томруулж тийм ээ. 21 аймагт салбараа нээж ажиллана гэсэн тийм төлөвлөгөөтэй ажиллаж эхэлж байгаа. Тэр байтугай бид нар одоо дэлхийн тавцанд гарна гэж мөрөөдөж байна шүү дээ. Бид эрх ашигын хамгаалахын тулд авилгачдад бид нар нэгдмээр байна. Одоо цаг үе тийг шаардаж байна. Хүн болгон дуртай үгээр доромжиж гутааж байна шүү дээ. Төр чургалсан хулгайж, худалч, авилгачдыг илрүүлэх бүлэгч гэх шиг. Ястаа нэрэ. Одоо авилгачдын эсрэг хамтдаа тэмцэе. Бид тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм бэ гэх шиг. Энэ арай хэтэрч байна. Энэ хэдийгээр ардчсан нийгэм боловч чихрээс хэтэрч байна шүү дээ. Гэхдээ та нар бодлоо. Энэ манай авилгачдын цаана хичнээн олон гэр бүл үр хүүхэд тэжээгдэж байдаг гэж та нар санаж байна. Одоо тэгэл авилгатайгаа тэмцэе гэж орлоод байх юм. Энэний орон та нар утаатайгаа байдаач. Та ер нь хэр шүтлэгтэй хүн бэ? Би ганцхан юм шүтдэг. Эхнэрээ. Аа. Ойлгосноо? Би ханаа шүтдэг.
Гэхдээ чи бодолтой. Би одоо өдөө олон жил унж босож одоо энэ их абраматай амьдралыг туурж ирэхэд миний хан чи миний дэргэд миний ард зогсож намайг унахад одоо тушиж одоо тийм ээ хурцлж одоо хайрлаж хүндэтгэж одоо ганцхан надаар одоо ертөнцийг харж явлаа шүү. Одоо би ханаас Ер нь бол одоо энэ бүсгүй хүний л аран шин юм да. Тийм бүсгүйчүүд бид чинь одоо эр нөхрөө унахад нь түшилцэж босгоно. Одоо бас хамаагүй сагах үед нь дарж өгөх ёстой. Тийм. Энэ бол бүсгүй хүний л ухаан юм. Яг наадах чинь. Яг манай эхнэр хэлж байгаа юм шиг. Үнэхээр гайхалтай юм ихтэй манай эхнэр бол. Ер нь бид хоёр хоорондоо муудалцдаггүй шүү дээ. Би чи 3 хээг баримтлана. 3 хээ гэдэг нь юу гэсэн юм? Яг нь нэгдүгээрт хизээ хэлэх вэ? Хоёрдугаарт хідэн үг хэлэх вэ? Гуравдугаарт хэрхэн яаж хэлэх вэ гэдэг. Энэ 3 зарчмыг баримтлсан байхад гэр бүл хоорондоо нэг их маргаад байхгүй баха. Бас бодвоштай л юм байна. Манай хүн их айхтар хүн шүү дээ. Тэгээ бид нар баг залуу байсан юм да. Нэг том даргын төрсөн өдөр болохгүй. Тэг мөнгө байдаг. Тэгэл гэртээ одоо толгой сал авчлаа л одоо яаж даа гэж хэвтчихсэн. Манай хүн хэлж шүү. Бос. Гараа. Гэхдээ би ч одоо юу гэх юм. Дагаад гарч байгаа юм чинь. Тэгсэн чинь чи боддоо. Дүүгэхээр ороод будаатай аяг хоёрыг. Захихаараа ороод будаатай халбах хоёрыг. Одоо ирчээхээр ороод будаатай тавг хоёрыг. Аав ээжихээр ороод будаатай гүц. Гүц мичтэй ингээд цоглуулад яваад гэсэн. Тэгээд орой 5 цаг гэхэд одоо 5 хүн хийж бүрдэл будаатай ком. Надаа өгч байгаа юм чи. Маа дарагдаа өг. Энэ бол одоо бүсгүй хүний л ухаан юм да. Миний ханы гүйлгүй ухааныг бол ямар ч эмхтэй хүн гүйчихгүй. Би бол дотоод тэгж боддог шүү. Үрийн золмон шиг гэрэлтсэн үзэгчлэн онгор минь үр ханийн заяа түшээд үүд өргсөн хайрын тэнгэр минь нарны хорвоо аргагүй амраг минь насны хан чамдан би хайртай. Монгол улсны нэгэн эсрэг. Олон ярианы үзүр сэжүүрээс би бодлоо. Хүн гэдэг амьтан мөнх биш. Та өхлөөс айдгүй. Зүрхчин цохилгоо болж судсаар чин сусгүй хэм байгаад мөнгө тоолдог гар чин хөшиж авилгалаа өгч авалцаж чадахгүй болно гэж та боддгоо. Би хэсгэн тэгээ төрсөө. Ямар сайндаа зүүлийн залтай амтэн зүүдийн хүртэл хуурах вэ гэхдээ миний дээр эсхийн үн зүхвдээ. Араас нь битгий шишээ. Чамтай чамгүй ата таван тэнгэр алдаа оноогны ширтэж байна. Олиггүй муу үйл хийсний төлөө оддын өмнөөс хожим хэсхээ хөвшүүр намайг. Том зоригтой хүн жижиг чулуунд бүдэрдэггүй юм аа. Монгол улсны нэгэн эсрэг. Зарим хүн бол ингээд шууд анхныхаа уулзалтаар дайралтанд орчиж байгаа. Зарим хүн бол хэцүү шүү дээ. Бүр одоо нэг хүн биедээ одоо яг нэрийг хэлчихье. Хан төмөр гэдэг нь босыг хэлэхгүй бас хүн юм чинь тийм ээ. Тэр нөхөр бол одоо яасан? 5 жил намайг араасаа хөөлгсөн шүү дээ. Орохгүй шүү дээ. Бүр нэг хүүхдийн би том охиныг би их сургууль төгсгсөн. 4 жил би юу төлбөр мөлбөрийн төлөөл яваад ирсэн. Нөгөө хүн ч байгаа л байсан тийм ээ. Одоо манай хань мэдэн дээ одоо манай хань мэдэн. Ороод би тэр ярьдаг тэр хүнийг ярьдаг. Тэгээ би арай санаанд нөгөө хүний хүүхдийнх нь найзынх нь тэр охиных нь найзын амаа сонсчихгүй юу? Тэрний охин нэг тийм гадаадын нэг хамтлагт их дуртай гэдэг. Хонхны баяр дээр нь тэр хамтлагийг авчраад дуулуулсан. Маргааш өглөө нь мань хүн чинь миний өмнө өвдөг сөхөрсөн шүү дээ. Уцаа тэгээд л өөрсдийнхээ арганд оруулсан. Гэхдээ ийм л нарийн шинжлэх ухаан байд. Би тэгэхээр болоогүй. Эн чинь бол нарийн шинжлэх ухаан бүр аюултай. Эн чинь хэр варгийн хүний хийдэг ажил биш. Энэ ч бүр шүн зүйдэл ган төмрөө гэж ойлж бас чирч намайг айлгаад. Тийм ч нэр. Энэ бүр төсрийн бодол ширээ зүйд болсон. Дэлгүүр мэлгүүрт орно худалдаг чинь ган төмрөөр харагдаад байгаа юм шиг. Болоо шүү дээ. Нэр тэргээрээ өвчих юм бол хараа.
нэг биелгээд чи өгөөдөг үстэй. Зорьсон зорилгоос ухарч болохгүй. Бүр чин сэтгэлээр зориул гэж. Бид нар хандам өргөдөг өнөр өвчсөн шүү дээ. 5 жил, бүтэн 5 жил. Боддоо хүний амьдрал богинох шүү дээ. Тэгэхэд 5 жил ганц хүний гэдэг чинь би бас болоогүй гоц. Болоогүй. Энэ чинь бол нарийн шинжлэх ухаан. Агаар ч юм уу янз юм байна да. Одоо та тамхицтай байх хайжууд. Уг нь татахгүй бол бүр сайхан байж шүү дээ. Хөөе, лавга ахыг тамхи татахгүйгээр яг төсөөлөөч. Гоо тавгаахаа. Баха. Та одоо ингэн надтай юусэн юм ярихгүй маа. Чамтай үг солих нь битгий хэл. Хат солилцох гэхээр оюуны минь чагтханд тортог суучих гэдэг. Мондог юм шүү. Нэр гоё юм шүү. Энэ хаанаас надад гардаг үгүй. Мань бол энэ юунаасандаа дотроод бодно гэж ингэж хэлж чадахгүй. Тусгай төрдөг охоо ийм бас. Тий. Төрвөл бүх гэдэг шиг. Манай энэ чи их өнгөрөө. За тэгээ нэг өнгөрөх юм бол дийлдэхгүй шүү дээ. Яг хөө сэтгэл нь цагаан цайлгаа затсан гэдгийг үзүүлнэ шүү дээ. Одоо тэгээд их өнгөрөөд байвал аягүй бол энэ нэвтрүүлэг дуусах та нэг алтаа аяга өвтлүүлнэ энэ. Авал гэж хэлнэ. Үгүй хөөчлөөрэ би ийм гэстэ дур. Асар гарахгүй. Энэ үн чи надад их дургу байна. Энэ бичлэг яваагүй ч дээ. Яваагүй. Тэгэхээр энийг хасчаарай заяа. Энэ орохгүй ч дээ энэ хэсэг бол. Ярихгүй юм гэж бас байна. Тэр бас хэмжээ хийж байна. Мань бол ер нь бол энэ бусдынхаа дунд бол жижиг чамаг байхгүй. Тийм үү. Манай амар хүнд гарууд биш шүү дээ. Таны ч одоо хамгийн том нь гэдэг. Оо би нохоо шүү дээ. Нэрэ буруу хойш. Чиний ухаан хөрөхгүй заяа. Ухаан хөрөхгүй заяа. Бахархаад байгаа юм биш шүү дээ. Тийм ээ. Яг монголчууд бол авах гэж юуханаар л ойлгоно. За сайхан сэтгэл хэрэгнэ. Сайхан тамхи чи. Битээ өнгөрөөд ингээ өнгөрөхоор юм чи ингэдэг. Тэгтээ болтой чи. За яах вэ? Энд ч юм уу шүү дээ. Яах вэ? Энэ бас нэвтрүүлэгт орж байна. Бас сайхан улсуудаа юм ярьсан чинь нэг дотор уужраад энэ хүн надад их дург байгаа. Чи бичээл та энэ ингээ Хүүе зүгээр үү. Ахад алчуур авдрыг гацаа энэ алчуур өгөө энэ одоо ингээ өвчнөөд чи чинь эрүүл мэнд ч юм уу гэж хэлээд байна шүү дээ. Нүрийг арчихгүй бол манайхаа Зогсооч миний өвчнөд. Яг ер нь татъя гэж бодоод байсан. Яа тийм үү? Бидний урилгыг хүлээн авч хүрэлцсэн ирж илэн далан гөхөөрөлдсөн танд баярлалаа. Би бол хүн болгоны гэрч биш. Он цагийн гэрч. Өөрөө чинь залуу халуун наснаас өдний хүртэл авилгал гэдэг энэ үзэгтийн том төлөөлөл байсныг мэдэх юм. Бид хин нэгнийг буруутгах гэсэнгөө. Бас хин нэгнийг магтах гэсэнгөө. Авчгийн ухаанаар мэрэгэн үзэгчт минь болгоогоор. Би хотыг дээрээс нь харах дуртай. Энэ хотод болж байгаа бүх үйл явдлын сүлжээ миний гарт мэдрэгдэж байна. Энэ хот бол миний хот.